Сайн байна уу? Та бүхэнд бизнес эрхлэгч нарт зориулсан порталын зааврыг танилцуулъя. Анхлан порталд нэвтрэхдээ дан танил систем ашиглаж орно. Байгууллага бол тоон гарын үсгээр, хувь хүн бол нэг удаагийн болон банкны эрхээрээ орж өөрийгөө баталгаажуулна. Үүний дараа дараах хуудас гарч ирэх ба үүнд та нэвтэрч орох имэйл хаяг болон нууц үг мөн регистрийн дугаараа оруулаад үргэлжлүүлэх товч дарна. Та одоо сая бүртгүүлсэн имэйл хаяг эсвэл регистрийн дугаар болон нууц үгээ оруулаад нэвтрэх товчийг дарна. Миний объектууд хэсэгдээр дарна. Энд таны бүртгэлтэй объектууд гарч ирнэ. Энэ хүснэгтэд объектуудын мэдээллүүд харагдах ба та үйлдэл хэсэг дээр дарж бүртгэлтэй объект дээрээ засвар оруулах боломжтой. Объект нэмэхээр бол энэ доор байрлах нэмийг товчийг дарж шинэ объект бүртгэх товчийг сонгон объектуудаа нэмнэ. Та гарч ирэх энэ цонх дээр объектын мэдээллийг оруулаад мөн хаана байрлах байрлалыг нь хажуугийн газрын зураг дээр сонгоно. Сонгосны дараа нэмэх товч дарснаар объектт нь шинээр бүртгэгдэх болно. Өөрийн объект дээр эрсдлийн үнэлгээ хийхдээ энэ арын товч дээр дарахад эрсдлийн шалгуурууд гарч ирнэ. Эрсдлийн үнэлгээ хийсэн нь ногоон өнгөтэй болж өөрчлөгдөнө. Эрсдлийн шалгуурыг сонгоход үнэлгээний хуудас гарч ирнэ. Та нэг асуултаас нэг сонголт хийхээр сонгоно. Бүх асуултад хариулах ёстой ба дутуу бүгэлсэн тохиолдолд анхааруулга гарч ирнэ. Асуултуудаа бүгдийг бүгэлсэний дараа бүртгэх товч гарч ирнэ. Дахин дарахад таны сая бүгэлсэн асуумж шалгуур хийгдсэн төлөвт орсон байна. Мөн бид та бүхэнтэй илүү ойр байх үүднээс чат хэсэг хөгжүүлж оруулсан байгаа бөгөөд та хариуцсан байцаагчтай холбогдох хэсэг дээр дарна уу? Энэ хэсэгт таны объектуудтай холбоотой хариуцсан байцаагч нар байрлана. Магадгүй танд олон байцаагч харагдаад хайх шаардлагатай бол энэ хайх хэсэгт байцаагчийн нэр эсвэл чиглэлийг нь оруулж шүүж болно. Холбогдох байцаагчаа сонгоод тайлбар бичих хэсэг дээр асуух зүйлээ бичин шууд холбогдоод асуудлаа шийдвэрлээд яваарай. Тус чатыг ашиглан байгууллага болон байцаагч хооронд шаардлагатай файлуудаа солилцоно. Мөн мэргэжлийн хяналтаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой онлайн хяналт, заавар зөвлөмж гэх мэт шууд ашиглах холбоосыг энэхүү чатаар илгээнэ. Анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.